Сайн байцгаана манайхаа. Өнөөдөр минь юу хийж байна? Би өнөөдөр та нарт Токио хотод байрлах нэгэн жижигхэн орон сууцнд амьдардаг 26 настай Мизуки сангийн талаар ярьж өгөх болно. Та нарт ихтэй өмнө нь сонсч ирсэн байж магадгүй л дээ, эсвэл үзчихсэн байж магадгүй. Япон хүмүүсийн нилээдгүй хэдэн хувь нь одоо айгуу заваан амьдардаг, бухар амьдардаг гэсэн мэдээнүүд айгуу их явж идэг шүү дээ. Тэгвэл энэ Мизуки сан маань одоо яг тэдгэр хүмүүсийн нэг байхгүй юу? Бүр ингээд хэрэггүй юмнуудаа хайж чадахгүй ингээд хөглөрөөл байж идэг заяа. Тэгээ ингээд сурвалжлага авах гээд оцсон хүмүүс ингээд хаалгыг нь онгойлгосон чинь шууд урдаас нь ингээд хайрцагтай хог мог ингээд унж ирсэн гинэ. Тэгээ бүр ингээд орох зай байхгүй. Тэгээ дээрэс нь энэ өрөө маань маш жижиг хээ. Японоор болохоор одоо 8 хэбэ байхгүй юу. Тэгээд сарын түрээс нь 38,000 иений үнэтэй. Тэгээд one room буюу одоо нэг өрөө байр гэх юм уу. Нэг өрөө байр гэхээр Монголын нэг өрөө байр чинь нэлээд том штэ бас тажгүй. Японых чинь болохоор бүр айгүй жижигхэн байхгүй юу. Тэг яг ийм. Одоо энэ зогсож байгаа нь болохоор угаалгын өрөө 0 бүх юм ингээд хамт байхгүй юу. Тэгтээ ерөөсөө ингээд бараг ороод дүүрчиж байгаа ийм зайтай. За тэгээ та нар маань Мику санг эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэд гайхч байж магадгүй. Мэдээж одоо эрэгтэй хүн байгаа. Гэхдээ зүгээр хувцалтын хувьд бол одоо яг ингээд эмэгтэй ингэж дэгжин хувцалдаг. Мизуки сан маань одоо Токиогийн их сургуульд оюутан байхдаа тий 2 дугаар курст байхдаа биен дээрх өөрчлөлтүүдээ одоо анзаарч ихэрсэн байгаа юм л та одоо мөөмөн томроод тэгээд хоолой нарийнхан болж ихсэн гэж өөрөө ярьж байна. За тэгээд 2 дугаар курсээс ахуулаад эмэгтэй хүний хувьд анхудаа өмсөж үзээд тий ингэж харагдмаар байна гэж яриад тэгээд эмэгтэй хүмүүстэй адилхан одоо мейкап энтер хийж эхэлсэн гэж ярьсан. За тэгээд нэвтрүүлгийн хүмүүс маань одоо Мизуки санг яагаад ингээ хогоо гаргаж чадахгүй юм хийж чадахгүй ингээ хогон дундаа амьдраад байгаа юм бэ гэд ярилцсан чинь Мизуки сан бол одоо бага насныхаа тэр одоо гэр бүлийн амьдралтай холбож одоо өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлсан. Багадаа бол Мизуки сан айгүй тийм толгой сайтай, айгүй сэргэлэн цовоо хүүхэд байсан. Аав ээжийн хувьд болохоор Токиогийн их сургуулийг төгссөн. Нэгэн тийм элит гэр бүлийн ууган хүү болж одоо мэндэлсэн юм л да Мизуки сан маань. Харин аав ээж хоёрын хувьд гэвэл одоо хоорондоо тийм харилцаа бол тийм сайн байгаагүй, үргэлж маргаалдаж муудалцдаг тийм дурсамж айгүй их байдаг гэж Мизуки сан ярьсан. Тэгээ хил амнаас гадна ээж нь одоо уурлахаараа амар их цаас ураал бүр ингээл цацаж мацаал гэртээ бүр амар болдог гэсэн гинэ. Ингээд ээж нь уурж муурлахаараа Мизуки сан ингээ хаяа одоо алгадаж малгаддаг ч юм уу тийм дурсамж бас байдаг гинэ. Тэнгүүдээ хүүхдээ одоо Мизуки сан ингээд аюу өндөр төлбөртэй сургуульд явуулж байсан юм л да ээж нь. Тэнгүүдээ ингээд би чиний ингээд сургалтын төлбөр төлж яхад чи ингээд арчаагүй царилаад байгаа мó, дээрлхүүлээд байгаа мó чи би мөнгө гаргаж байгаа юм чи миний хэлснийг л хий гэх мэтчлээ одоо хүүхдээ ерөөсөө ойлгож хайрлахгүй заяа асуудлыг нь сонсохгүй ерөөсөө л би чамд мөнгө өгж байхад чи юм уу яста айтахан байгаарэ гэсэн байдалтай айгүй их тэгэж загнаж орилж чаралж одоо тэгдэг байсан юм л да. Тэгэд ер нь бол ингээд ээжтэйгээ хамт турсан гэртээ ингээд амьдардаг байсан бол ээжээсээ турстай амьдрахаар болоод ганцаараа одоо энд нүүж ирээд ингээд амьдарч эхэлсэн. Тэгээд одоо ийм хогон дунд ингээд ийм байдалтай болцоо ингээд ярьж байна. Нэг гоё Мизуки санд одоо ингээд Мику гээд нэг найз байдаг. Тэгээ тэр найз нь ингээд ийм амар гэртэн нэрээд ингээд хамт юм яриад хамт хоололж моллоод ингээд байж байгаа. Тэгээд Мизуки санд ингээд нөө Мику гээд найз нь хэлж байгаа байхгүй чи одоо ингээд хэрэггүй юмнуудаа ингээд хайж сурах хэрэгтэй. Жил ингээд зөрөгтэй алхам хийж ингээд юмнуудаа хайж инхгүй бол хин чиний чи ингээд хийж өгөхгүй шүү дээ гэд аягүй сайн зөвлөж байгаа. Ингээд найзтайгаа сайн ярилцсны үндсэн дээр ингээд юугаа хогоо одоо хогнуудаа хэрэггүй юмнуудаа хаяхаар болж байгаа. Тэгээд ингээд хогоо хайж ийсэн. Нэг юм гутал олчихсан. Яасан бэ гэж асуусан чинь энийг ингээд жоохон янзалчвал дахиад өмсөж болох юм болов уу гэж бодоод гэл тэгсэн чинь нөгөө найз нь бүр ингээд амар загнаалч хийстэ. Өстөө ингээд шитгэл шулуудаад хайж чадахгүй ингээд хайжвал ингээд хэрэгтэй штэ гэл аюу сайн хэлээл байгаа. Тэгэл бүр ингээл амар их юутай заяа бүр хувц хунаар бүр амар их тэгэл бүр юм
Йоо яаж байдаг вэ? Тэгэл бүр амар их тоор хувцас ингээл хайж маяал арай гайгүй зэхсэрж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хогнууд одоо эд хогшил дундаасаа хайж ингээд өөрийнхөө одоо ээжийнх нь хийж өгсөн альбомыг олсон. Тэгээд альбомаа гаргаж ирэл би ингээд 2 насныхаа төрс өдрөөр юм байсан байна гэл нөө зураг хараад ээжтэйгээ ахуулсан зураг хараад уйлал айгуу тэгж харагдаж байгаа. За тэгээ ямар тааж аюу их ингээд ий тогшил гаргаж хайсан. Мизуки сангийн хувьд болохоор одоо бусад Япон хүмүүстэй харьцуулахад нөгөө нэг идэх юмны ийм хог хаягдал байгаа штэ дээ. Тэрийг бол ингээд аюу сайн гаргаж хайж исэн юм байна. Тийм болохоор ингээд одоо жомом үнэр танар нь арай гайгүй. Мизуки сангийн юу нөхвэ хэрүүрсэн ингээд хувцасны тийм одоо хог химүү айгу өмсөхгүй айгу хувцас ингээд айгу ихтэй тэгэл хайрцаг майрцаг тийм юм айгу их хайрцаг уут тийм болохоор үнэр бол гайгүй байсан юм шиг байлээ. Хүмүүс бол үнэр мөнөр амар байгаа гэж юм юусоо байхгүйсэн болохоор тэгж батсан. За тэгээ та нарт маань бас ингээд Мизуки сан шиг ийм найз байгаа юу? Одоо гинт эмгтэй байж агаад эрэгтэй болох ч юм уу эсвэл эрэгтэй байж агаад эмгтэй болмоор санагдаад ингээд өөрчлөлт хийгээ явж байгаа тийм найзууд байгаа юу? Тэгээ тийм найз хэрвээ байсан бол байдаг бол та нар ингээд харилцаагаа гоё үргэлжлүүлээд авч явж чадхаар байсан уу? Чадхаар байдгүй юу? Ер нь санал бодлоо бас хуваалцаарай. Тэгээд хамт байсан баярлалаа. Баяртай.